Өдөр жаргалтай дэлгэр орны минь ихэд сэнгэл баяр юманда Монгол наадмын өдрөө. Өнөөдөр их Монгол улсын тулгар төр байгуулалтны 799 жил ардын хувьсгалын 84 жилийн их айн баярын өдрөө. Намрын наран дорноос товчоог торвиж намуухан өдөши тулганы захад морин хоор урлаж ертөнц дахны ингээр уртын дутааруулж ёсон хүсэл цогцлоосон хар хоромыг байгуулсан баатарлаг түүхт өвгөд дээдсийн удам Монгол төмний цэнгэл баярын манда тэгш дүүрэн эхэллээ. Энгэр газрын элевэлэр төгөлдөр оршихуйн шидийг олсон төмөн оны орчул саалтанд төгсөн мандахын сүрийг иргшээсэн их цагаан сүлдэндэн өргөн залбирий. Наран сарны гэрэлгэгэнд манжаад ихийг сүү мэт сүүлсэн номин хөх далайдад номхон сэтрэлийг бадраасан 9 цагаан сүлдээ ерөн дуули. Эзэн төрлөга бас суурьнд бадарч эрлэхийг байч мэдэд цаг үргэлжлэд сихэрсэн эцэгдээ сингүйээс зүүн дамжин мандаж эдүгэ бидний үед ч сүрж хуланган гайхуулсан цог химрийн цагаан сүлдэндэн тахилан өргий. Үрээрэгт туурах тусгаар улсын минь төрийн бэрэгдэл 9 хөлд их цагаан туг алтан соёмбот далбайгаа хүндэтгэн залж үндэстэн ясны соёлын өөрмөц содон өнгө төрөг цогцолсон баярын гоёлоо өмсч сэтгэлийн догдлол бахархал нүрийн баясал мишэл дүүрэн эргчлөөд иргэд маань хуран чуулсан төв цэнгэл хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээс уудам Монгол орон даяараа уламжилт баяр наадмаа эхлүүлэхийг улсын ерөнхийлөгч би зарлан тунхаглаж энд хурсан олон та бүхэндээ болон эх орныхоо бүх ард иргэдтэй баяр наадмын чин халуун мэндийг дэвшүүлж байна. Их Монгол улсын 799 жил ардын хувьсгалын 84 жилийн он үндэсний баяр наадмын ажиллагаа нээснийг мэдэгдэе. Арпэвсгний 84 жилийн он хөрнадын гүжид үхэн барилдааны 5-ын даваа эхэллээ. Дүн баран дадын сул дээрээ салдар толгонд дуулсан дархан авраг, дадаа авраг, гардууд дэвэн дэвсээр барилдааны талбайн төв хэсэгт ам бүхтэйг барилдахаар гарч ирлээ. Монгол улсын хөтөлбөрийн баатар Монгол улсын гавья тэмэрчин Монгол улсын дархан авраг бат эрдэнэ Завхан аймгийн их улсмын хариат аймгийн арслан ориглыг амлсан Төв аймгийн сэргэлэн сумын хариат Монгол улсын гавья тэмэрчин Монгол улсын дадаа авраг Сүхбат Баян хонгор аймгийн баасган сумын хариат аймгийн арслан Дамдинг
Санчаан сайж зүүнгаар тал руугаа татах нь. За мөн олон дахин суулж байгаа сүүлтнийг гүйцэж хонголоод Монгол газар компани бүх улс аймгийн харгас сумын харьяат Монгол улсын гарид ган тогтох улсын эчин бүрэг сүрэнгээр тав давж өгөрлөө. За дамдын сүхт аврах 2 сүхт аврах шуудагдаад авлаа. За анчанаас шуудгийн барьсан төрөхгүй шахад татаад өргөд гаргаад ирсэн. Шуудгийн барьсанд хүрсэн байдлаас шахад татаж өргөж гаргаж давж байна. Эрэл дэвжээний өөх Монгол улсын гарид сумын явцаар Баян хонгор аймгийн арслан сэр одоор тав давж шөвгийн 16-ад үлдлээ. За ган тогтох гарид сумын явцаар гарид 2 шөвгийн 16-ад үлдлээ. За давхар шуудгийн барьснаас талаа аврах Сүхбат татаж гаргаж шахаж гаргаж аргагүй л одоо бас гэраар илүүрхэж байна. Давхар шуудгийн барьсанд хүрсэн байсан байна. За талаа аврах Сүхбат аймгийн арслан дамдингаар тав давж шөвгийн 16-ад үлдлээ. Булган аймгийн 3 булаг сумын харьяат Монгол газар дэвжээний бүх аймгийн арслан цогцоргол Булган аймгийн 3 булаг сумын харьяат улсын замд орд самбуугаар тав давж Монгол улсын начны болцод ангаж шөвгийн 16-ад үлдлээ. За энд улс аймгийн сагил сумын харьяат аймгийн эчин насан дэлгэр улсын зан од гэрлээр тав давж Монгол улсын начны болцод англаа. За одоогийн байдлаар ардын хөсгөний 84 жилийн он гэх наадмын хүчтүүхийн барилдаанд 2 одоо начин төрөөд байна. Булган аймгийн 3 булаг сумын харьяат аймгийн арслан цогцоргол улс аймгийн сагил сумын харьяат аймгийн начин ус нуур дэвжээний өөх насан дэлгэр нар улсын начны болцлыг англаа. За шахаад татаад гаргаад ирсэн. За яарамгүй ингэж барьцаа хангаж байж л баригдах ёстой. Арангаангийн Батсангил сумын харьяат Монгол улсын авраг өсөх 2 ус нуур дэвжээний залуу өөх элбэг уяраар тав давж их шөвгийн 16-ад үлдлээ. Монгол улсын авраг өсөх 2 тав даваад тогтоорлоо. За улсын зам Батцэрэг, Сэргийн зам Амар дэвшин за Батцэрэг зааныг баруун хонготож гаргаж ирээд давж байна. Ховд аймгийн Эрдэнэ өрийн сумын харьяат хүч спорт руу нөгөөх Сэргийн зам Амар дэвшин, Ховд аймгийн Чандам сумын харьяат Чин группийн бүх улсын зам Батцэргээр тав давж шөвгийн 16-ад үлдэж Монгол улсын начны болцлыг англаа. За одоогийн байдлаар 5-ын дамаад улсын цолгүй гарч баригдсан бүх зүйлээс 3 бүх тав давлаа. За мягмар суран гарцаг Атия хүүгийн толгой гуурглаад дараад авсан байна. Санчанаас нь хутгаа ирж мэдхээр байсан барьцаана задлчих байхын Атия хүү чин давхар ажиллаа. Ингэж зөрөгтэй баригдах хэрэгтэй юм даа гүн. Тэр ийм гашир одоо гიშгэл цогцолцоо тавьныг дахимдлаа. За ингэж хөдөлгөж барилдаад байх юм бол ч одоо оргил их зөв юм да. Бэлтгэл сайн ханаагүй бол ингээд удаад ирэх юм бол авраг ус яхан цуцхыг ч үүсэх арга байхгүй. Өөрийнх нь одоо үүсгдэг албан өөрөг ажлыг бол манай үзэгчид юу андах вэ? Тийм учраас бэлтгэл сайн хангаагүй одоо ажилласаа 90% ганц нэг бэлтгэл хийсэн баг. Ховд аймгийн мөс сумын харьяат улсын гарцаг мягмар сүрэн улсын эчин Адиа хүүгээр тав давж шөвгийн 16-ад үлдлээ. Үсгэд аймгийн шинэ эдэр сумын харьяат улсын эчин Мөнхбаатар Дундгой аймгийн дэлгэр зохицсон харьяат улсын гарцаг Хөрүүжвар тав давлаа. Тав давж начныхаа улсыг баталж, начин цолоон баталж шөвгийн 16-ад үлдлээ. За сумын явээс начин аймгийн арслан Санилэг 2-ын барилдаан. За ард нь гарчихжээ.
За одоо гүйцээх хэрэгтэй байна да. Улсын аймгийн баруун түрүүн сумын харьяат алдар спортоор нөгөөх улсын зан Ганбат авлаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын гавь тамирчин Дархан Аврагбат Эрдэнэ аймгийн арслан ориглоор тавдавлаа. Улсын зан Ганбат Аранга аймгийн Батсангал сумын харьяа Хэлийн цэргийн 151-р ангийн бүх улсын гарцаг Батбаяраар тавдавлаа. За сумын явээс начин аймгийн арслан санилыг нар хав дөрвөлжин золгож шуудагдсан барьцтай боллоо. За тунсан хоёр үхэн барилдаа. За сүүлийн үед тон их эвгүй барилдаж байгаа. Ойрхон хугацаанд барилдааны урчад төрөөр өсөж байгаа хөлбөр энэ цэргийн арслан Бямбажив. За санилыг давлаа. Аранга аймгийн Тариат сумын харьяат 9 төв дэвжээний өөх аймгийн арслан санилыг за хүн аймгийн дөрвөлжин сумын харьяат улсын начин сум явээсээ тав давж улсын начны болцол хангаж их шивгийн 16-д үлджээ. Ардаа өсгөлийн 83 жилийн он гэхэр наадам 5-ын даваанд улсын гард цэрэм хунцагт өвдөж шороодож байсан. За манай монголчууд хойдон жилийн наадам холбоондаа гэж бараг нэг наадмыг дуусны дараагаар жилийн наадам хол юм шиг байдаг. Тэгээ 5-ын даваанд доолон хурц барилдааг учраас Бямбажив яахан бие барьж байгаа байж магадгүй байна. Энэ дэсэр тон их хөдөлгөөнтэй их задгаа барилддаг. Зүүн хөлөр найхтар сөмөрч явах. За сог толгоо ургалаад авсан. Айтайхан барьсан ч хөрлөө дээ. Дахиж гудадсан. За ингэж явж итүүлэх юм уу, мордуулах, хутгуулах, хөмрүүлэх тийм их их үгүйх газаргүй шүү дээ Бямбаживаас бол. За сайхан хонгод үрсэн дээ. За энэ хонгодооны тийм олон гიშгэлэл өглөгүй дарж унж байгаа байдлаар баруун гарыг ерөөсөн яг биетэй наадуудад дардсан учраас тэнцвэр авах болцоо олгосонгүй. За бүхэн одоо барилдааны явцад бол аль нэг мөч гар ялангуяа савчиж байхад за одоо энэ дөр бугдгаар нь яг догсон дарсан байдлаар ерөөсөө ямар ч барьцгүй гарыг хөдөлгөөнгүй болгож хонгодсон байна. За одоо ширүүлсэн байдлаас бол одоо саягийн тайлбарыг харагдлаа. Аранга аймгийн Булган сумын харьяат Макс группийн бүх улсын начин аригчаа цэргийн арслан Бямбаживаар тав давж начин цолоо батлан их шивгийн 16-д үлдлээ. Мөнгөн цааш гатуулд нар хав дөрвөлжин золгож шуудагдлаа. За хав дөрвөлжин барьснаас сайн татсан шүү дээ мөнгөн цааш. За Батуулдын хувьд гэсэн бас дөрвөлжин барьсаас хайгаад байх юм байхгүй. Шуудаг наварснаас бол бас гатуулч татна. Зайлаа. За мөн гой зайлаа да харин. Баян хонгор аймгийн Баян Булган сумын харьяат онцгой байдлын ерөнхий газар Эсбэх боловром компани өөх аймгийн арслан Батболд улсын гарцаг мөнгөн шоожоор тав давж Монгол улсын начны болцол хангалаа. Зайлсан энэ удаашруулсан байдлаас ямар гой зайлаа таарсан байна. Шуудгийн байдлаас чад татна гэжсэн хөлийн гişгэлээр зайлсан байна. Баян хонгор аймгийн Баян Булган сумын харьяат өөх аймгийн арслан Батболд улсын гарцаг мөнгөн шоожоор тав давж улсын начны болцол хангаж шөвгийн 16-д үлджээ. За цааталт нь их сонирхолтой барилдаа Баасан дор отгоо хоёрын барилдаа. Магадгүй одоо телевиз үзэгчдийн дотор Баасан доржийн нутгийнх нь ахан дүүс нь давир тон сэтгэл хөдлөсөн ийм мөч бол энэ мөч байгаа бах. Улсын нацны цолтой бүхтэй 5-ын даваанд ингэж удаж барилдаад энэ сайн начинтай. За тэгээд шодоод өөрийнхөө талаар шахааны барьц одоо шодогдно гэдэг бол том аз. За энэ дээр харин яарч л болохгүй. Их ухаантай барих ёстой. Анхаарал алдаж болохгүй. За шатацсан. Аранга аймгийн мөргөн Булган аймгийн Бүргангай сумын харьяат Хэлчин дэвжээний өөх аймгийн арслан Баасан дорж улсын начин од хөвгөөр тав давж Монгол улсын начны болцол хангаж шөвгийн 16-д үлдлээ. За Баасан дорж Аслангийн хувьд бол энэ баяр наадмад одоо үнэхээр сайн барилдлаа. За ингэж хатцсан
Аргагүй хоёр гартаа гэртэй барьцаараа гэж ингэж баглж барьсан учраас одхүүнэ чинь биеэн суллах суулцаа байсангүй. За ер нь энэ наадамд сая улсын солтой бүгчүүд бас ярилцж байна лээ. За Баасан дөржийн хувьд бол энэ жил ер нь хаанч хурц барьж болцоо бэлтгэдэг сайн байгаа юм байна гэж. За одоо мөрцөөр барьсан харин энэ бол одоо яг 4 сар болж явах шиг байна. Дахиад чачиж магадгүй юм ачих гэж байж эргүүлж чадсан хүнд эргүүлж даруулах юм уу? Чээж гэдид ачих юм бол бурууд нь харин тонгойж цаашаа зүтгэж юм бол аваачих болохоор юм байна. За хөмрөө болсоо. Хотгоо болсоо. Дахиад хөмрөө болсоо. За цагууны хашира харуулж байна. Туршлага харуулж барилдаж байна. Урангаимын зүүн баян улаасан хариат Апу хувьсаасан компани юу? Улсын эчин ган хоёыг аймгийн Арслан Ганбаатараар тавталж улсын эчин Улаанбаатар шүгэн 16-д үлдлээ. За энэ хоёр бүхэн барилдаанаар ардын өсөлийн 84 жилийн он бүхэн наадмын бүхэн барилдааны 5-ын даваа дууслаа. За ингээд бид даагыг бол одоо үндсэндээ одоо гараан дээрээс нь барианы зурхай дээр одоо даагны уралдаанаа авч байна. За энэ жил одоо 300 гаруй даагаад уралдааны замдарсан. За хэд хэдэн сунгаануудад одоо нэр өхий хэдэн даагнууд үнэхээр тун сайн байсан. Ялангуяа далайн аврах Сүхбаатарын төрсөн өнгөрсөн жилийн наадамд бол дааган шарга дааган дөрүүлсэн Батцөхийн даагнууд их хурдан байлаа. Ер нь хавраас хойш за Монгол Улсын мандаа байж Алтан гэрлийн хүрэн дааг Сэргэлэнгийн сунгаан дээр их хурдан байсан. Сандуу жугаан уяаны гурал дааг одоо Налахын сунгаанд их сайн байсан. Дэндвийн хол даагуудтай их сайн байлаа. За ингээд энэ хэдэн даагууд үнэхээр тархилж уралж байна гэж хурдан морины замын тайлбарлагчдууд одоо тайлбарлагчдын яриа бол бидний сонсогдож байсан. Ингээд барианд орж ирэхэд бол Алтан гэрлийн хүрэн дааг бол одоо газрын дэлхий дундаас Ирмийн цагаан хөдлийн төхмийн одоо цагаан ваанаас наашаа Алтан гэрлийн хүрэн дааг газрын дэлхий дундаас нэлээд өнгөрөөд нэлээд хол тасарсан байсан. Батцөхийн цавдрын дааг бол одоо их л одоо зул задартлууд одоо хөдөлж байгаа Алтан гэрлийн хүрэн даагараас энэ хоёр дааг нэлээд зул заагаад болж байгаа ингээд барианд орж ирсэн юм аа. Энэ нь одоо замын тайлбарлагчийг бид өргөж байна. Бид одоо барианы жаахан заад үзүүл дээрээс өргөн авч байгаа юм. Ингээ хайргийн 5 дааг барианд ороход Дарнугай аймгийн сайн шин цумын яаж Монгол Улсын мандаа яаж Алтан гэрлийн хүрэн дааг төрийнхээ хоёр наадам төрүүлээ. Алтан гэрэл мандаа байж чин хүрэн газарган одоо төрийн хоёр наадам төрүүлж аман хөдөлж хайргдж байсан таавхан санаж байгаа. Энэ одоо авдар таврын хөдөлгөөс Баатаржигийн Мөнханжигийн хөшөлтэй амгт түмнийх хүрэн газарганыхан гэл юм аа. За энэ араас нь тун ойрхон хурдж байгаа аман хүчөнд хурдж байгаа хул даагвал Ус аймгийн хэрэг сумын яаж зөвсөг төчнийг яаж дэндвийн хул дааг одоо Алтан хүрэн даагтай тун сайн уралдаж аман хүчөдлээ. За энэ дэндүү яаж хурдан хээрмэртэй Монгол Улсын тод мандаа яаж аюу шүү яаж энэ одоо хул даагыг үе хурдуулсан энэ мөн сунгаан дээр одоо сайн байсан даа нь да. За 3 дахь их сонирхолтой болсон Үрхангай аймаг одоо төрийн хоёр наадам зорж ирээд 46 жилийн дараа Үрхангай аймгаас анх удаа гамаар аригдж байна. Энэ одоо Зэгэл хангурдааг бол Үрхангай аймгийн хайрхан дан сумын Батханасангийн Зэгэл хангурдааг дөрөв Сүхбаатар аймгийн Дарган сумын бол Төмөр замын уяаж Бямбатаржийн зээрдээ хурдж байна. За Бямбатарж уяа тийм мөнгөн хурдыг тавхан санаж байгаа. Айргийн тавта Төв аймгийн Баян Үнжил сумын уяаж Бүрийн Мачрын хулдаа хурдлаа. За Бүрийн Мороо гэж одоо Баян Жаргалангийн олон сайн адуунууд байсан. Энэ хүүхдүүд одоо бүр адуу ужигар адуу гэж одоо их сайн адуу байдаг гэдний адуу. Энэ адууны хүчний төрийн их хоёр наадам айрагдуулж байна. За ингээд 300 гаруй даагнаас энэ 5 дааг айргийн тав турдаллаа. За Батцөх уяачин даагнууд одоо эхний арга дотор турдаллаа. Ардын улсын 84 жилийн өмсний хоёр наадмын хурдан даагны уралдаан ийхүү болж өнгөрсөн юм аа. Баяулгын аймгийн Харваач Монгол Улсын спортын мастер Аюушин хонгор төрийнхөө хоёр наадам дөрүүлж Монгол Улсын мэрэгэн залбирлээ. 2 дугаар оронд аймгийн Дашуулар сумын Ириад
Харьяат оронтой геологийн төрөлзөн дэслийн харваач Монгол Улсын мэрэгэн догдмын давг сүрэн шалгардаа. 3 дугаар барин Дорн аймгийн зөвлөсчний алдар спортын хорооны тамирчин амар заяа шалгарчээ. 4 дугаар баринд Монгол Улсын мэрэгэн догдмын давг сүрэнгийн төрсөн аха Монгол Улсын мэрэгэн мөнгө чаргал Доронт нутгаас ирж 4 дугаар барин шалгарлаа. 5 дугаар баринд Баян-Удгийн аймгийн харваач Алтан сум шалгарчээ. Шагнадыг үндэсний 2 наадмыг зохион байгуулах хорооны үндэсний сурын салбар хорооны дарга ханга тэргүүтэй салбар хорооныхан гардуулж байна. Архин хүндэтгэжтэй Монгол ардын хувьсгалын 84 жилийн үндэсний 2 наадмын их сурын хорооны эмэгтэйчүүдийн дөрөлд Доронт аймгийн Баян улсын харьяат Монгол Улсын гоц мэрэгэн хишигтийн даваа жаргал төрийнхөө 2 нааданд 4 дахь удаагаан дөрвүүлж Монгол Улсын гармгай мэрэгний алдрыг хүртлээ. 2 дугаар оронд Улс аймгийн Тэс сумын харьяат Монгол Улсын зан Бомбаярын дөрсөндөө Дамирингийн орчмаа 2 дугаар орон шалгардаа. 3 дугаар баринд Орхон аймгийн харваач спортын мастер Батмагна шалгарчээ. 4 дугаар баринд Орхон аймгийн хангар спорт клубын харваач спортын дэд мастер уран жаргал шалгарч өнгөрсөн жилийн төрөв харваач Монгол Улсын мэрэгэн Ботвана 5 дугаар баринд шалгардаа. Австрийн Бүгдийн харваанд дөвгүүдээс 1-р байр Моряд сурын харваанд эрэгтэйчүүдээс Монгол Улсын гоц мэрэгэн Цагаан Шонгор хойлдог компани харваач Сэвэний хөдөр чулуун шалгарсан бол 2 дугаар баринд хангар спорт клубын харваач Монгол Улсын мэрэгэн Занаюсын сүлд бол шалгарч 3 дугаар баринд Бурхан Халдан группын харваач спортын мастер Хотон хүү 4 дугаар баринд Монгол Улсын авиа тамирчин Монгол Улсын даяар дурсах мэрэгэн Шагцрынгийн даваа хүү 5 дугаар баринд алдар спортын хорооны тамирчин Монгол Улсын спортын мастер Мөнхө гэрэлээр шалгарчээ. Эмэгтэй харваачтаас алдар спортын хорооны тамирчин Монгол Улсын мэрэгэн Дондогномын зэцэг тэргүүн майрцэлж 2 дугаар баринд Баянгол дүүргийн харваач Бурхан Халдан группын харваач Монгол Улсын мэрэгэн догдмын давг сүрэнгийн охин спортын мастер эмч чаргал шалгарчээ. 3 дугаар баринд хангар спорт клубын харваач Батмагна шалгарч 4 дугаар баринд Уурхайчин спорт клубын харваач спортын мастер Баярмаа шалгарч 5 дугаар баринд Багнуур компани харваач Аш согсдын Эрдэнэ Туянаар тус шалгарсан шагнадыг гардуулж байна. Өсвөрийн харваачдын харваанд Хөвгүүдээс Уурхайчин клубын харваач Алтан Даяа тэргүүн байрны шалгарч Дорногов аймгийн харваач Хавг очир 2 дугаар байрны шалгарч 3 дугаар баринд Дундгой аймгийн харваач Чэндээд шалгарсан бол 4 дугаар баринд Хөгжил бичгийн коллежийн харваач Мөнгөчин шалгарч 5 дугаар баринд Хангар спорт клубын харваач Ёндон тус шалгарсан юм а. Огтоос тэргүүн байрыг Монгол Улсын авиа тамирчин Монгол Улсын гармгай мэрэгэн Сэвэ мэрэгний зээ охин Баянгол дүүргийн харваач Болорчдон 20 суманда 1 сум гэдгүй 20 оноч төрүүлэн Дундгой аймгийн Мандалс компани харваач Тонголог 2 дугаар баринд шалгарч 3 дугаар баринд Монгол Улсын спортын мастер Эренчин хандын зээ охин спортын мастер Гамбатын охин Хангар клубын харваач Дэлгон шалгарч 4 дугаар баринд Хангар клубын харваач Мөнхө Магдан 5 дугаар баринд Дорногов аймгийн харваач спортын мастер Цагаан Дэрмийн охин Батцэцэг нар шалгарсан шагнадыг Баяр наадмын үндэсний сурын салбар хорооныхан гардуулж байна. Төрийнхөө 2 нааданд дөрүүлсэн Монгол Улсын спортын мастер Аюушин хонгорд Монгол Улсын мэрэгний цоло эмдэг үнэмлэхийг Монгол Улсын ерөнхийлөгч Намбрын энхбаяр гардуулж байна. Ардын хувьсгалын 84 жилийн үндэсний 2 нааданд энэ жил дөрүүлж өмнөх жилүүдэд дөрүүлсэн амжилтаараа Доронт аймгийн Баян улсын харьяат Монгол Улсын гоц мэрэгэн хишигтийн даваа жаргал Монгол Улсын даяар дурсах мэрэгэн боллоо. Энэ шагнадыг Монгол Улсын ерөнхийлөгч Намбрын энхбаяр гардуулж байна. Ардын хувьсгалын 84 жилийн үндэсний 2 наадмын өсвөрийн харваачдын харваанд дөрүүлсэн Уурхайчин клубын харваач Алтан Даяагийн шагнадыг Монгол Улсын ерөнхийлөгч Намбрын энхбаяр гардууллаа. Мөн охтын харваанд дөрүүлсэн Монгол Улсын авиа тамирчин Аюушин Сэвэний зээ охин Баянгол дүүргийн харваач Болорчдонд Монгол Улсын ерөнхийлөгч Намбрын энхбаяр түрүү харваачийн шагнадыг гардууллаа.
Монгол төвний дэнж хотоотол нааддаг үндэсний дэлгэр их наадам үргэлжилж байна. Өнөөдөр үндэсний их баяр наадмын өнгө төрхийг тодорхойлж байдаг 94 дахь наадам болох Шаган харваа төв зэнгэлдэх хүрээлэнгийн шагаан асарт болж өнгөрлөө. 1997 оноос хойш баярын хөтөлбөрт ороод байгаа Шаган харваанд энэ жил 34 багийн 240-од харваачид цэц мэрэгнээс орсон юм. Тэр дундаа үлэмж дархан мэрэгэн, спортын мастер 20, дархан мэрэгэн 15, гарамгаа мэрэгэн 18 харваач оролцож наадамчийн олноо баярлуулжээ. Хот хөдөөгийн шилдэг харваач 6 хэсэг цэц мэрэгнээс орж хэсгийн тоглолтод 18 баг шалгарсан бол өнөөдөр 6 баг шигшээ харваанд өрсөлдсөн юм. Дорногов аймгийн Хуршаанд Монгол Расцвет нэгдлийн Уурхачаан, Няма ахлагчтай Мандис, Алтан уяг ахлагчтай Идэрголд, Болд ахлагчтай Улаанбаатар Төмөр замын баг болон Итгэл Түлэг баг шигшээ харваанд цэц мэрэгнээс орж сум тавилаа. Даяар олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярт өдөр Няма ахлагчтай Мандис багийн харваачдын тавьсан сум оновчтой байж чадсанаар энэ жилийн шагаан өнгийг тодорхойлж тэргүүлсэн бол Болд ахлагчтай Улаанбаатар Төмөр замын баг, Ерөөлт ахлагчтай Итгэл Түлэг баг удаах байруудад шалгарчээ. Мөн энэ үеэр дархан мэрэгэн, Од Эрдэнэ, Батсуур, Ган тулганаар үлэмж дархан мэрэгэн цолын болцлыг хангасан бол дархан мэрэгэн 1, гарамгаа мэрэгэн 3, мэрэгэн 5, дэд мэрэгэн цолыг 5 харваач хүртлээ. Ийхүү Монгол төмний баяр цэнгэлийн нэг болох Шагаан харваа амжилттай өндөрлөж аваргуудаа тодрууллаа. Ардын хөтөлбөрийн 84 жилийн он өхөр наадмын хүчит үхэн барилдааны 6-гийн даваа эхэллээ. За 6-гийн даваанд ам авт өрөлдөж байгаа. Дархан авраг Бат Эрдэнэ доогон хоёрыг, Далаа авраг Сүхбат, аймгийн эцэн Насан Дэлгэрийг, улсын авраг Өсөх баяр, аймгийн арслан Цанилгийг, улсын гар Сумын язар Цэргийн зан Амар Төвшинг, улсын гард Дандогдох Цэргийн аймгийн арслан Цогчрагбыг, улсын зан Гамбат, улсын гарцаг Мягмар Сүрэнг, улсын эцэн Аригчаа аймгийн арслан Баасан Доржийг тус амлаж, улсын эцэн Мөнхбаатар аймгийн арслан Батболд нарыг 6-гийн даваад хэмнэн чамлсангүй тунажээ. Эрхэм хүндэтгэгчдээ ардын хувьсгалын 84 жилийн үндэсний их баяр наадмын эхний өдрүүд халуун. За нэлээд салхитай байсан бол яг 6-гийн даваа эхлэхэд төв цэнгэлдэх хүрээлэнд Аадар бороо орж эхэллээ. Ямар сайхан хийн дээр суулж ята. Яг хийн дээр нь тон гомцтой сайхан суулж. Монгол газар хэмпан өг, Монгол улсын гарт Дандогдох аймгийн арслан Цогчрагдлаар 6 давлаа. За сая хүчтэй аян сахилгаантай Аадар бороо орсон 5 хүн сая янтаарсан байхад төв цэнгэлдэх манай шийдний тог тасраад эргэж ирж байгаа 5 хүн мэдээ ширүүхэн бороо орж байна. За одоо сүүлгэн дээр альтергаа өсч магадгүй. За баригдана зогсоолоо. За бас биеийн төшигтэй зүгээр аврагын хувьд бол бяртай начинтай өсч хэлээ гэж бодож авсан юм болоо да. Төвэнгийн сэргэлийн сумын харьяат бүх Монгол улсын далаа авраг, Монгол улсын гавь тамирчин Сүхбат аймгийн эцэн Насан Дэлгэрээр 6 даваад туг тойрлоо. За саяын ширүүн борооны үеэр бас манайхны зарим камерууд бас чигэнд саатал гарсан байна. Одоо янзлж явах шиг байна. За авраг улсын эцэн ган хоёрын барилдаан. За тохоод цолох маягтай усгийг тутуудж явах шиг байна. Тонгорлоо. Арангаа аймгийн Батцэнгэл сумын харьяат өг Монгол улсын авраг Өсөх баяр шинээр начны уулзалт хангасан Арангаа аймгийн харьяат өг аймгийн арслан Цанилгаар 6 давлаа. Цанилгаар 6 давж шүүгийн 8 метр шалгуулжээ. Монгол улсын авраг Өсөх баяр 6 даваад тойрлоо. Монгол улсын авраг Өсөх баяр 6 давж шүүгийн 8 шалгуулжээ. Төрийнхөө За их авраг Өсөх баяр 1973 онд төрсөн. Улсын гар сумын язар 1974 онд, улсын зан Гамбат 1976 онд,
Улсын аврах Сүхбат 1971 онд төрсөн ийм бөхчүүд за улсын гарт ган тогтох 1972 онд төрсөн. За яг нэг үеийн ийм бөхчүүд өнөөдрийн их шүвгийн 16-т үлдсэн байсан. Одоо шүвгийн 8-д Сүхбат авраг ган тогтох гарт өсвөр аврах нар шүвгийн 8-д үлдлээ. Аранга аймгийн Булган сумын харьяат Макс Рупийн бүх улсын нэгэн аригчаа Булган аймгийн Бүрэг хангаа сумын харьяат Хэлчин бүхий дэвжээний бүх аймгийн арсан баасан дөрж за энэ одоо техник хэрэгсэл рүү талхагдаад орсон байж байгаад барьц ахиулсан бол 50 үж барьдуулах ёстой. За засууд хөлийн сайн харсан байгаа үстэй. За тохоо сөгсөн байна. За тэгэхээр зэрэг элэг үстэй барьцанд үрэх гэж байгаа сэнжигний барьцтай аригч авилсан бас галтраад унцгаалсан байна. За ийм их аюултай. За тэгэхээр залгаж очиж барьцанд үрээд за ингээд яг энэ камерын хөлөнд тулгсан тохиолдолд барьцанд үрсэн байна л да энэ бол. Ухарч очоод яг энэ тулсан тэгэхээр нь алсын шударгаас нь очоод тасчихсан байх юм. За тэгээд ийм барьцанд үрсэн тохиолдолд бол одоо хийлгүй яах вэ? Зүгээр энэ наадлын засвар барьж чад байгаа мó засвуулуудын энэ зүйлийг барай тогтоогоол барьцын тавиулаад дахиад барилдаан үргэлжлүүлэх ёстой байсан байна л да. Энд хүрлээ гэхдээ одоо тэр барилдааныг одоо барьцны хөрхөөс өмнө одоо хурж байхад тэр саатан төрж байгаа зогсох ёстой шүү дээ. Энэ камерын яг тулгуур хөлөнд тулж очсон хойно яг тулаа зогсохлоор нь барьцанд үрсэн байж тээ. А тэгэхээр баасан дорч бол тавих байх гэхэд бас эсрэг үйлдэл үзүүлгүй байсаар байгаа. Ингээд унсан. За авраг ган хоёрын барилдаан бол ерөөсөн яг иймэрхүү барьцнаас Илээ хугацаа өнгөрөөлөө. Илэгсний барьцанд хэн нэрөөсөө хүрч барайгүй. Мөрний барьцнаас барьсан юм шиг харагдаж байгаа боловч нэг тийм чанга гатаад 100 барихгүй байна. Сайн зүгээр барьцны тэр халсан барьц салж байгаа тохиолдолд баруун хавьгаад дутуудж байгаа байна. Ховд аймгийн Мөссөмийн харьяат Пума групп хүч спорт орооны Монгол улсын гарцаг Мягмар сүрэн улсын зан Ганбатар 6 давж Харцаг Солон одоо 3 дахь удаа Ганбаталж байна. Улсын зан Ганбатар 6 давда. За ингээд шүгийн 8-д үлдлээ. За нодны 7-гийн даваанд улсын гарид гандах тогтоо барилдсан барилдааныг бол үзэгчид сайн санаж байгаа ба. За гарцаагүй давж цаан боллоо гэж бодсон байх. Яг хайж яваад суунд сэжүүлээ цаалтад нь хий дараад одоо өдөг шороодсон шүү дээ. За бараг одоо 360 дахь хоногийн яг тэр цаг мөчөнд одоо толж ирэх гэж байна шүү дээ. 360 хоног одоо тэр одоо экстралтай бол том гасаад байх учиртай харцаг бол. За авраг начин ган хоёрын барилдаан. За амар дэвшингийн баруун хөлийг авсан. За аргагүй сумын авцар гардын хувьд бол ингээд нэг мөрний барьцнаас хонгонд хүрэх юм бол том тогтоод үлдээ. За тунсан начин аймгийн арсан Батууд хоёрын барилдааг таргидж байна. Тунсан хоёр өхний барьц задарлаа. Өсвөл аймгийн шинэ нэдэр сумын харьяат Тансүгэргөө дэвжээний өгөх улсын нэгэн Мөнхбаатар Баян хонгор аймгийн Баян булаг сумын харьяат онцгой байдлын ерөнхий газар Спирт бал уурын компани өгөх аймгийн арсан Батуулд нарын барилдаан Монгол улсын гарид сумын аваазар 6 даваад тогтоорлоо. За сумын аваазрын энэ сэргийн сан амар дэвшинг баруун хонгодсон нэхийг харуулж байна. За цаад гарын барьц үнэхээр их сайн дарсан учраас баруун давал дагуулж хөмрөн тонгорно. За тунсан хоёр хавд рүүзэн цолгоо шуудагдсан барьцтай болжээ. За ган хоёрыг баруун золгоно авраг зүүн золгоно гэж санал зорж шалж байгаа болоо да. За аврагын талаар золгоо таарчээ. За Мөнхбаатар Батуулд нар мөн хавд рүүзэн золгож шуудагны барьцтай байсан. Сая барьц задарсан. За бас л одоо улсын процессыг тэр шодож барьц сонгуулахар зорж байна. За энэ хоёрын хувьд бол одоо шуудагдсан, дан шуудагдсан, давхар шуудагдсан барьцтай байсан шүү дээ. За ингээд баруун талын барьцтай өөрөөр ган хоёрыг начин өөрийнхөө барьц өөрийнхөө талаар барьц сонгоод барьцлаа. За эндээс бол мөсгий тонгорно гэж байхгүй зүгээр хөмрөө ирж болох юм ган хоёрыг начингаас буцаага зайлаа байхыг үүсэхгүй. Гэтэ аврагуулдаа хэрэгтэй юм заа хөмөрсөн. За энд бол галтраа аврах шиг боллоо. Бас
Яг өмнөхд нь гараа мотлоод автсан байх. Тэгтээ яг тулгуур хөл гаштраад хоёр хөл дээр нь зэрэг гаштраад онцгож байх шиг байна. За энэ дээр за тэр гарцаагүй зүүн хөл гаштраад ирсэн байна. Яг тонгорхогт нь хөл гаштраад тэр жигтэй гулсаад унсан байна шүү дээ. За энэ борооны дараа одоо ийм л аюултай. Өсгөл аймгийн шинэ тэр сүмийн харьяат улсын эчин мөнх баатар аймгаас Батболдоор 6 дууж улсын галцах сулын болцол хангалаа. За энэ ерөнхий барилдааныг ч яаж хийсний төвчүүдийн барилдааныг бодвол утаасруулан үзүүлэх болов уу? За тэр мөнхийн барилдаа одоо баг зэрэг шахуу боллоо юм учраас хальт одоо харагдаад өнгөрлөө. Гэхдээ яг дэсэлтээ ууж байгаа харагдсан юм шиг анзаарсан байна. За ингээд Төвсгөл аймгийн Харьяат бүх Монгол улсын эчин Мөнх Баатар Монгол улсын харцаг гэдэг эрхэм цол мөрөлдөө. Хүнд үзэгчтэй өнөөдөр бол ардын хувьсгалын 84 жилийн Монгол төмний төр төсний их баяр зангил үндэсний их баяр наадмын өдрөө. Эртний замаг төлгүүдийн алтан доос өндөрлсөн Хүй 7 хотогт ардын хувьсгалын 84 жилийн үндэсний их баяр наадмын хурдан газар гарааныхан дурхаарөө хөдлөх гэж байна. Төрийн их баяр наадмын сүргийнхээ мандаа болсон хурдан газарыг уралдааны замгарагчаад дурандан суух нь Монгол газар Монгол эр хүн болтөрсний бахархал байдаг үлээ. За ардын хувьсгалын 84 жилийн үндэсний их баяр наадамд 300 давгараар багийн 400 шахсан олон азраг мөртлөө. За энэ азрагнуудын одоо 7 хотогт мөн айдсын даван тодорсон Монголын цуу турднууд олон яваа. Эрдэнэ чулууны шарга, Сэнгэлийн саарл, Алтан гэрлийн хүрэн, мөн Сэрэнжигмдийн саарл, Шаргал сайхны эр буюу даатгал эр гэж улнаадсан эр азраг гэдэг олон сайн азраг ордож байгаа. Газрын сонгоонууд дээр энэ азрагнуудад одоо үнэхээр хоёр зааж өнгөндөх гэж байсныг өнөө үзэгч та бүхэн манай наадмын үнэлтээр харсан байхаа. За газар нэлээд төгссөн азраг одоо цагаан хөтлөө өсөж явж байгаа та бүхэн харж байна юм бол одоо барианаас ухаараа гам дуухан байна. Энэ жилийн хувьд одоо шороо ихтэй марны хөмсгөн бол харин бүх машинуудыг нэг талд нь явуулж байлаа. Хоржидоо ардын хувьсгалын 84 жилийн үндэсний их баяр наадмын хурдан азраг гараанаас гарлаа. За эрдээс нэг үзүүр гарцсан, нэг уран дуухан азраг өнгөлдсөн. Эрдээс азраг эргээд л одоо явж байгаа юм. Хурдан азрагнууд. За 3 азраг тасчихлаа. За энэ 3 азрагууд одоо танигдж байна. Дандаа одоо дархан азрагнууд цэшинд орж байна. Төрөний тэр өндөр галзан азраг бол Орхон аймгийн байж Эрдэнэтийн Монгол Эрдэнэ компани Чулуунбатын галзан азраг байна. За тэр наагур шар цамцтай хөвгдөнсөн хүрэн азраг бол одоо Монгол Улсын манд байж Алтан гэрлийн хүр азраг байна. За энэ Чулуунбатын галзан азраг жаахан хөвгдсөн. Тэр цаагур жаахан шарвтар цамцтай цайвар цамцтай хөвгдөнсөн хул азраг бол одоо Монгол компани гэрэлтийн хул азраг байна гэдэг 10 хэдэн одоо өвөл зуны аль ч удирдлагын уралдаанд дархан зээжинд оролцдог ийм азрагнууд өнгөрж байна. За түрүүн цагаан цамцтай хөвгөдтэй бараан азраг яваа. Энэ бол мөн одоо Чулуунбатын зээр тасраг богон зээр тасраг гэдэг нь. За энэ наагур одоо Сэрэнжигмдийн саарл азраг Баатар аймгийн Асгацмын Эрэндэн нэмжийн одоо Сэрэнжигмдийн саарл азраг явж байна. Хоёуландаа төрүүлсэн хязааландаа аман хүзүүлсэн өнгөрсөн жил айрагдсан их хурдад айрагдсан гэдэг. За энэ онон мандаа байчин яаны олон сайн азрагнууд явна. Өнгөрсөн жил дааш хөдөлгөөн хоёр төрүүлсэн Зөвөнгийн сэрхэн сумын яаш Бацгийн хонгор азраг явна. За цавцангэр цамцтай хөвгөттэй хээр азраг түрүү харагдаад өнгөрлөө. За энд одоо Максим үеийн олон сайн азрагнууд явж байна. За нилээн азраг зул цэдраад дарваад азраг засраа явуулсан. Сайн хүрэн азраг харагдсан та бүхэн харж байгаа тэр хүрэн азраг бол одоо зуны мэдээс энэний хүрэн азраг. За 3-4 азраг асарчжээ. Асалсаар л Монгол Эрдэнэ компани Чулуунбатын халзаа азраг гэсэн одоо 3-4 азраг засраа явуулсан. За энэ даатгал хэрэг гэж олно гэсэн ангийн аймгийн төвшрүүлэх сүмэн яаж шудраг сүрдтөний төсөөлөх газрын дарга Шаргал сайхны хээр азраг залуу яа сүхээ энэ жил одоо энэ азрагыг ойж байгаа. За 3 азраг энэ Алтан гэрлийн хүрэн Асалсаар л Сэрэнжигмдийн саарл. За тэгээд Чулуунбатын халзаа азраг. За энэ араас даатгал хээр азраг одоо юу Шаргал сайхны хээр азраг нэг хийж явна. Шаргал сайхны хээр суутай азраг. За энэ сугрын зэгэд. За энэ шар цамцтай хөвгдсөн шар газар бол одоо Монгол Улсын алдар туяа дэдвчсэн сайд Аваагийн Батгүйгийн шар газар явж байна. За хуран газарганд тасраа явуулсан Асалсаар араас нь нэгж байгаа. За шар газар Батгүй сайдын бор азар гэсэн хэд хэдэн газар бол араас нь нэгж явнаа. За энэ бариа тун ойрхон байгаа
За энэ араас одоо энэ Максим Уяны хөрөнгө азарга явж байна. Арватар явж байна. За азаргууд ер нь нэлээд зулзтраад газар нэлээд их дундаас өнгөрсөн түрүүчийн 5-6 азарг бол нэлээд тасарчсан ингэж яваа. Одоо энэ барай харагдсан ойрсон за барай харагдсан байна. Одоо бид барайан дээрээс нь тосч явж байна. За хоёр азар холбоотой Монгол Улсын алдарт туяа Цэрэнжигмдийн саард азарга Монгол Улсын мандаа яаж Онжигжовын алтан гэрлийн хүр азарга хоёр Дорноо аймгийн Сайн Шин зумын бол Монгол Улсын мандаа яаж алтан гэрлийн хүр азарга гурав талд нь саард азарга зөв талд нь за холбоотой одоо энэ хоёр азарга бол олон уралдсан нэг сунгааны юм хоёр азарга Цэрэгдэнгийн сунгааны хоёр азарга за жаахан ташаад байх юм баруун дэшээ за ороод ирлээ. За одоо яг одоо зураасан дээр адин гарах нь арай. За саард азарга хөшөөдгдөө өтмөө илүү гардаа ингээд одоо Голтангийн баян усмын ариад Монгол Улсын алдарт туяач Макс Рүфийн Цэрэнжигмдийн саард азарга төргөл Дорноо аймгийн Сайн Шин зумын бол Монгол Улсын мандаа яаж Онжигжовын алтан гэрлийн хүрэн азарга ам хөзөөдлээ за 3 тэн одоо Ранга аймгийн хөшрүүлэг сумын уяач Шодроо сүрдтөнийг зөвсөх газрын дараа жаргал сайхны хайр азарга олно даатгал хайрын алдарсан энэ сайхан хайр азарга үнэхээр бүртээ азаргаан харуулж төрийнхөө нааданд одоо хоёр дахь удаан харигдлаа нодны их хурдуулалтанд аман хөзөөцийг таа хүн санаж байгаа. За дөрөвт одоо Завхан аймгийн ариад Орхон аймгийн Модрол эрдэнэ компани уяач Дармагийн Чулуунбатын одоо энэ цэвэр цусны халдсан азарга энэ Монгол морьтой хол энэ зэ тун одоо бэр зан ордог дөрөв төрөлж байна. Айргийн тав Уранга аймгийн хожирсан яриад Монгол Улсын алдарт туяач Гаваагийн Батгүйгийн шарга азарга хайрагдаж за Гаваагийн Батгүйгийн одоо гур азарга нь 6 турдалж байна. За үнэхээр энэ жилийн наадам бол одоо Монголын суу турдан азаргнууд үнэхээр буйр зааж хурдсан энэ жил газар нэлээд тавигдсан дүрмээсээр үнэхээр шанцас сорьсон юм уралдаан боллоо. Ардын соёлын дар нэг дөрвийн он хэрэглээд гүшид өхөн бэртаны додоогийн даваа хэлжээ. Додоогийн даваан дарахнаа батэрдэн улсын чинь мөнгө баасыг надад аврах сүхбат улсын гарсах мягмар сөрөг улсын аврах ус хоёр улсын чинь аригчааг толтол сомс улсын гар сүмээ авсар улсын гар хамдаг таснаар додоогийн даваанд тунсан за бүгчүүдийн бэлтгэл бол энэ их сайн байгаа сайн хансан за өнгө сайхан байна. Ялангуяа тархан аврах батэрдэн дадаа аврах сүгүүт аврах ус хоёр гард байна. Сумын авсар гамдах нарын энэ дээр өгчүүдийн одоо хэний төрүүлж бас байг газаргүй ийм наадам болж байна л да. Өнөөдрийн төрүүлэх хинвэ гэдэг нь л байна. Мөнгөний баянгын сумын гарьяах Монгол Улсын спортын нэр төрчин улсын дан зэтгэмдээ баясагнаас Арангаимын Батсан гүсмэ хэриат алдар спорт про бириж группийн бүх улсын авраг ус хоёр Арангаимын болгонсмэ хэриат Макс группийн бүх улсын чин аригчааг амлсан өрж эхэллээ. За дөрөвчийнхээ хуучин барьцаар барьчихжээ. Гарцаг далай авраг хоёрын яваад. Шуудагдаад удаан нэг урсан гарцаг. За энэ бол одоо их зөв хамгаалалт юм байгаа. Ингээд 3 гүшүүргээр хамгаалчихж байгаа шүү дээ. Байрцгүй шуудгдсан гар дээр нь гараа оруулаад гойныхаа дотор оруулчихлаа зэрэг татахгүй ч ерөөсөн гүйчиж болтгоо. За мөн гоё тавьлаа. За сая барьтаны бол харсан бай. Одоогийн нүсмэ хариат Хума группийн бүх Монгол Улсын гарцаг мягмар сүрэн далай авраг сүхбатаар додоод шиволлоо. За одоо шүрсэн байдлаар сарын тоогдсон эндээс. За ингээд дотор тоогдсон. За энд одоо харъя. За гарцааг үзүүн дараа бүр өсгөрөө суудсан юм байна. Дахиад суусан байна. За бос зэрэгтэн татагдаж. За үзэгч бид бол саяын барилдааныг бол одоо тодорхой харсан. За дахиад өглөө Аймгийн мөсмийн хариат гүши спортын хороо Макс группийн Хума группийн бүх Монгол Улсын гарцаг мягмар сүрэн далай авраг Сүхбатаар додоод ууч Монгол Улсын зааны уулзалт хангалаа. За Монгол наадмын дарган бэлчээр дээр заан цолтон нэгээр нэмэгдээ мягмар сүрэн гарцагаа өсөлтөө бүхэн байдаг Монгол түмнийхээ итгэлийг биелүүлжээ. За болгохтон бүр их барилдаж байгаа. Далай аврагаар одоо заан цолтон төлгөө шүү дээ. За мөнхөдөр насын бэр гаргасан да сая. Үнэхээр одоо авраг зин ихтэй бяртай. Яг одоо барьцаар аргалж барилдаад байна. Цаашин зайлчж магадгүй байсан яасан итгэл муутай хийж явах юм бэ. За тунсан хоёр гард. За энд
Галтргаач өснө ус ойд цацлаад явчихлаа өсвөр аврага дав болтой. За Мөнхбаатар начин барь сонгож байх боллоо. За энэ барьц 50-аагүй батал шуудганы барьсан даваргыг бариулчих юм даа. Тэгэхээр өргөд гаргаад ирлээ. Сүү өдөө өргөж тавьдгүй юм байх юм. Хүмүүс сони юм аа. Сүү өдөө гашиж өргөдгөө хавирлаа мордлоо. За үсгэдэн шинэ дээр сүмэ хэрэг. Бүх Монгол улсын начин Мөнхбаатар Монгол улсын дахин авраг Бат Эрдэнэ долоо дууч Монгол улсын заан цолын болол хангалаа. Монгол улсын зааны бололыг хангалаа. За эхлэл одоо сонин барилан 2 заан төрлөө. Дархан авраг, далай авраг 2. Дархан авраг, далай авраг 2. Шивгийн 8 төлөвлөж хөвдөж ороод улсын гарцсан мягмар сүрэн улсын начин Мөнхбаатар нар улсын заан цолын болол хангалаа. За ингээд барьц сонгуулсан. За энэ л одоо 10 мордож хавирах биш зүүн хөлөөрөө төрөө өргөжтэйсэн за түрүү хайсан барилдааныг удаашруулсан. Танчараас шахад татаад зүүн хөл дээр нь тэнцвэрийг авахулж байгаа мордож гисэн юм байна. За Томсон 2 гартын барилдаан. За сумяц татлаа. За верталь бол татлаа. Баруун хөлийг өшөөл өргөжгүй багт мордох юм бол их. За энэ чанаас Нотингийн одоо гандах гардын яг хөөсөн их хөлбөрийг сумяц гаргаж хийлээ. За энэ одоо хаслагны тууз дээгүүр одоо цаашаа төрөгдсөн. Тэгтээ цаана очиод одоо юм тулсан уугүй юу гэдгийг бол сайн харагдсангүй. Ямар ч байсан тийм яг унаа тэглээд унцхаа тийм цаад байсан уугүй юу гэдгийг за удаашруулсан байдлаас харъя. Их айж ухаан шахад татсан юм байна. За гарцаагүй их вертаа байгаа юм байна. Сумяц өрөөд. За баруун хөлөөр шахаж өргөсөн. Хэрүүлээд гаргаад ирсэн. Дахиад одоо тэнцвэр тэгээ яг 2 хөл дээр нь барилтаа болгочихлоо. За гандагтах энэ мушгид тонгорох байлаа дагуул тонгорхсон юм байна. За ингэж ухарч явж байгаад энэ тууцанд туллаа. За тууцыг өргөцсөн өргөө доогуур нь гараад ицсэн юм байна. Одоо энэ 2 бүхэн барилдаан цаад хийхгүй гээд за тууцны доогуур гарч цаана очиж барилдааны төгсгөл болох шиг боллоо. Өөрхөнгөний хожид сүмээ харьяат эрэл гүрүү бимбөх Монгол улсын гард Сумяавцар Монгол улсын гард вандагтахоор долоо давж шүгэн дөр төллөө. Ардын өсөдийн 84 жилийн хэр наадмын шүгэн дөрөвт Арангаангийн Батцэнгэл сүмээ харьяат алдар спорт хороо эрэл гүрүү бимбөх улсын авраг ус баяр Өөрөнгөний хожид сүмээ харьяат эрэл компани өгөх улсын гард Сумяавцар Ховдангийн мөс сүмээ харьяат Гума групп хүч спорт руу нэгөх улсын гарцах мягмар сүрэн Гүсгэл аймгийн шинэдэл сүмийн харьяат тансаг өргөө компани өгөх Монгол улсын начин Мөнхбаатар нар шүүгийн дөрөвт шалгарч үлдлээ. Эрхэм үзэгчдээ ардын хурцлын 84 жилийн үндэсний хоёр наадмын хурдан их насны морьд домогч Жирмийн цагаан нуурын урд ангирэс хэрэглээ. За өнөөдөр зүүн урдаас халуун салхитай, доос ихтэй морьдын уралдах зай бол өнгөрсөн жилүүдээс нэмэгдсэн. За ер нь одоо хөлөг мөрдийн шанцыг шалгасан юм наадам уралдаан болж байна. Гэхдээ манай одоо яачт маань энэ байгаль цагуурынхаа нөхцөл тохируулан морьдон сайхан ирснийг үзэгч тавд харж байгаа. За бид одоо ингээд морьдын зул задарч байгаа үед морьдын араас нь дагаж ирсэн юм. Хамгийн түрүүнд нь одоо шинэ дэлхийн хойлтон компани яаж Тунгай аймгийн Эрдэнэ талаас өмнө харьяат Алтан хуйгийн алаг морь одоо сугарын алаг нэрээр олон далдсан алаг морь тасраа явуулсан. За тэрний араас сайхан дэлтэй шарга морь. За энэ шарцамжтай хөөгд унсан ээр морь бол одоо Монгол улсын татмалдаа яаж авиатмалчин даваа хүүгэн ирсэн Ашнагар Францын үеаш давгдржийн согоо хэр гэдэг бүр энэ 7 хоногны сунгаан дээр их сайн байсан. За энэ цагаан цамцтай хөөгд унсан сайхан хээр морь. За тэрний сайхан бор морь.
За энэ хэд хэдэн одоо шилдэг мөрөд одоо энэ шилээний хэдэн мөрөд одоо явж байна. За Эрдэнэ гэрлийн халдсан мөр одоо өнгөрсөн жилийн их хурд наадмын Эрдэнэ гэрлийн халдсан мөр энэ арын бөөмөрөнд тун ойрхон яваа. За энэ өндөр халиун мөрийг та бүхэн таньж байгаа. Энэ бол одоо цоглог хонгой компани яаж гоё халиун нэрээр одоо олон алдарсан Зааландаан төрөө соёолондаан хүмүүжүүлсэн цоглог хонгой компани байж эмх тайвны гоё халиун мөр энэ жил хавчиг мөр цээжинд оролдож байна. За арын мөрдүүд нэлээд цогдсон цагаан хөтөл одоо өксөж байгаа үед бол одоо мордын зул задарч эхэлж байна. Энэ жилийн хувьд бол одоо нэлээд ган дуухан ялангуяа наадмын өдрүүд бол яг өөдөөс салхитай, халуун салхитай, тоншрогтой юм байлаа. За энэ алаг морин дээр одоо гоё халиун мөр хоодорсон байна. Алтан хоёрын алаг мөр. За сайхан өндөр хээрмэр явж байна. За энэ хоёр ард нь явж байгаа хээрмэр бол одоо давгдэржин хээрмэр, согоо хээрмэр. За ингээд одоо морд төлөр нь цагаан хөдөл өсөхдөө нэлийн цуурч эхэлсэн. За тэрний сайхан цагаан цамцтай хөгдөнсөн цагаан мармар байна. Энэ ганцраг сайдын мармартай их адилхан мөр байна. За энэ цагаан цамцтай хөгдөнсөн өндөр хээрмэр байхын энэ хээрмэрийг магадгүй энэ өнгөрсөн хаврын уралдаанууд сайн уралдсан Батхүү сайдын хээрмэр одоо цэндийн хээр нэрээр одоо сайн уралдсан энэ хээрмэртэй их адилхан мөр байна. За энэ Бадамжуна гишүүний хонгор мөр юм шиг байна. За алаг мөр хээрмэр явж байна тэр. За ингээд арын хэдэн мөрдөө түрүүчийн 3-4 мөр нэлээд засраа явуулсан. За энэ дотор бол одоо өнгөрсөн жилийн их хурд уралдааны ам хүзүү итгэл орших группийн бэлэг дэвмэрлийн дугуй мөр бас цээжинд оролдож яваа. А бид бол одоо мордынхон одоо тоостой шортой үед аль болохоор уралдаж байгаа морьд саад болохгүй үдээс нэлээд зайтынханаас ураг авч байгаа. Энэ юм. За энэ дотор арын 10 хэдэн мордын дотор бол одоо өнгөрсөн хаврын уралдаан хэд хэдэн уралдаанууд нэлээд сайн уралдаж байгаа. Сэргэлэнгийн сунгаан дээр тунсан байсан. Болтамын дэлгэр сумын гол Монголтай компани яаж бүхэн болтон дөржийн алт төс тухайн мөр энэ 10 хэдэн мордын дотроос одоо урагшилж байгаа. За энэ одоо ам хүзүүнд явж байгаа төрүүлж явж байгаа хээрмэр бол одоо давг дөржийн согоо хээрмэр Савхан аймгийн Яруу сумын яаж Ашнагар фрасын яаж давг дөржийн согоо хээрмэр. За алаг мөрийг бариад авчихсан алаг мөрнөөс гарцсан алаг мөр ард дээр нь явж байгаа. За гоё холын мөрийг та бүхэн харж байна. За гоё холион бол үнэхээр одоо Монгол түмний хайрладаг олон сайхан түмэн өгдөг. Нэг энэ жил 6хан настай хавчиг мөр энэ одоо насвыг үүссэн ид та жагсч байгаа мөрттэй бол одоо ан ман уралдаж бүр цээжил өнгөлж уралдаж байна. Түрүүчийн өнгөлж байсан шарга мөр одоо сая явж байна. За энэ сая та бүхэн харлаа. Улаан сайдын зээрд мөрийг та бүхэн харлаа. Цогноо жамцын хонгор мөр Сэндива. Дундгуй аймгийн цагаан дэлгэр сумын яаж Ядамбын хээрмэртэй тун адилхан нэг хээрмэр энэ арын бөөмөрөнд яваа. За түрүүчийн мөрдийг та бүхэн харж байна. За газар нэлийн холхон. За түрүүчийн шарга мөр. За одоо алаг мөр өнгөлдсөн хээрмэр ард дээр нь явж байна. За энэ бол цагаан хөтөл уруудаад явж байгаа юм. За хээрмэр одоо ташаагийн дэрлээд ороод ирлээ. Давг дэржийн цагаан хээрмэр. За энэ бол одоо Монгол Улсын гавьяат малчин даваа хөө энэ жил гавьяат малчин зол хүрдээд уяачин одоо хөдөлмөрөөр. Тэгээ одоо үүнийг мялааж даваа хөө яаш магадгүй энэ өдрийн наадмын нэлээд цээжинд оролцож магадгүй. Тэгвэл морд бол дээш газар хол нэлээд оролднаа. За гоё холын мөрийг та бүхэн харж байна. За энэ наагур цагаан цамцтай хөвгттэй хар талтай хээрмэр яваа. Тэр хээрмэр бол одоо өнгөрсөн жил өнгөрсний их хоёр наадманд дөрөв турдалсан Ус аймгийн өндөр ангай сумын яаж өмгөөлөгч Цэрэнжээгийн хээрмэр одоо энэ араас урдалж явна. За энэ гурав мөр. За Сүхбийн Болдон дөржийн алт төс тухайн мөр. За сайхан зээрд мөр. За түүний араас шар номертэй хөвгттэй бор мөр хөдөлсөн. За сорондоо нэлээд зайтай. За энэ одоо ингээд түрүүчийн хоёр мөр. Одоо хий дээрээ хоёр мөр урагшилж явна. За энэ одоо том зээрд мөр бол одоо Аранга аймгийн уяаж Алтан гэрлийн хүрмөрөө. Түүний ард дээр одоо Монголтай компани уяаж Сүхбийн Болдон дөржийн алт төс тухайн мөр. За гоё холион өнгөлцсөн. Цэрэнжээгийн хээрмэр зөв талд нь, алаг мөр цаа талд нь. За яг энэ хооронд бол одоо хээрмэр маань бол согоо хээрмэр маань хадуурчихсан юм аа. Бид бол одоо түрүүчийн мөрний зураг авчаад яг хадуурч боловсыг авч амжаагүй. Согоо хээрмэр дэгтэн хадуурч чугаад эргэж одоо замдаа орсон 10-аад мөрний араас энэ араас нэхэж яваа. За ингээ эхний 5 мөрийг үзэгч та бүхэн харж байна. За энэ бол газар бол болоогүй. Одоо даагар гэдгийн одоо жоохон өнгөрцсөн явж байгаа юм. За ийшээ бол нийтийн алсын өксөртэй бас одоо мордын шантсыг бол нэлийн шалгана. Өнөөдөр яг өвдөөс одоо халуун салхитай. Ийм учраас одоо үзүүр юмрыг бол одоо эрт тааж хэлэгдэл ирэх байгаамаа. За энэ алтан гэрэл уяачин зээрд мөрийг та бүхэн харж байна. За саяхан одоо хэсэг бөөмөрөн дотор бол одоо итгэл орших хүрүүдийн бэлэг дэмбэрлийн бугуун хээрмэр үзэгдээд өмсөж та бүхэн харж байгаа баг.
За түрүүчийн мөрд ингээд тасарч эхэлж байгаа түрүүчийн 3 мөр бол тасарчлаа. Түүний араас бол алтан гэрлийн зээгдмэр дөрөв дээр яваа. За одоо та бүхэн харна. Түрүүчийн хатуурдаг хээрмэр одоо орж за гой холын өнгөлтсөн. За сэрэнжээгийн хээрмэр яг зөвдлийн ташаа дээрэлтсэн алга мөргөрөө талдна. Явж та бүхэн харж байгаа. За энд одоо хээрмэр орж ирж байгаа. За хээрмэр алтан гэрлийн зээгдмэрний буруу талаар нь шахаад ордорлоо. За одоо бариан дээр сая. Түрүүчийн 3 мөр орж ирж байна. Алгамар буруу талд нь жаахан сүүл дарс хийцэн. За гой халиун сэрэнжээгийн хээрмэр хоёр бол одоо баг холбоотой. За энэ хоёр бол одоо юунаас шайхгүй. Энэ олонний шуугаан төрхлөөс бол бас айхгүй. Хоёулаа түрүүлж аягдж үдцсэн. За зүгээр алгамар халиун мөр бол одоо хавчигмөр юм. За гэхдээ за сэрэнжээгийн хээрмэр зөв талаар нь одоо бүтэн биеэрээ илүү гардаа яг зурхай дээр жоохон яаж гიშх нь харъя. За хүүхэд яасан эрт гар өргөж явах юм те араас нь дайрвал яах юм. За ингээд бэ хэрэмтэй чи бөөм айдлах юм да 6 гэмбэрний цуваг авч хамжаагүй наашаа гарцсан юм аа. За ингээд их насны мөрдийн уралдаан бодлоангүй сайхан болж өнгөрлөө. Ардын улсын 84 жилийн он Фернандын хүчтэй гэмбэрэлдэний 8-ын даваа хэллээ. Зүүн талын тэргүүн мөнөд Аранхан аймгийн Бацангэл сүмийн харьяат алдар спортороо Бэриж Өрөв бөх Монгол улсын аварга өсөх баяр баруун талын тэргүүн магнайд Уранга аймгийн Хөмжил сүмийн харьяат эрэл компани өөх Монгол улсын гарт сумын аваасар нар магнайдсараа сэржээ. Улсын аварга өсөх баяр улсын эчин Мөнх Баатрыг амлаж улсын гарт сумын аваасар улсын гарцаг мягмар сүрмээр 8-ын даваанд тунсан. За энэ жилийн баяр наадмын үндэсний үхэн барилдаан бол тун сонирхолтой болж байгаа үзэгч бидэд харцгааж байна. За энэ дөрвөн үхэн барилдаан ч гэсэн одоо их сонирхолтой болно. За аргагүй юм одоо сүүлийн жилүүдэд бол үндэсний үхэн улсын баяр наадамд бол гаалгалаараа нутгаараа одоо баг гал болж гарч бэлтгэл сургуулиан базааж байгаа. Тийм учраас ер нь нэг гал гарсан бүхчүүдийг бас нутаг орон чиглэлгүй галынхаа бүхнийг одоо сайн барилдуулах талаасаа бол тэр галд хамт бэлтгэл сургуулиан хангаж базаасан бүхчүүд бол их санаа тавьдаг. Ийм олон жил одоо сүүлийн үед тогтсон байгаа шүү дээ. За хоёр аварга улсын эчин Мөнх Баатар хоёрын барилдаан. За энэ дөрвөн бүх бол одоогоор нэг тийм сэрүү гарснаас мөн бужигнуулсан ийм барилдаан гаргахгүй. Нэгдүгээр газар галтаргаа тавгаа, хоёрдугаарт бол одоо их хэгзэгтэй даваа. Одоо хин давсан үзүүртүүлдэн энэ дөрвөн бүхэн одоо давсан хоёрын одоо үзүүр дөрөв болоод дөрөв болоод одоо шалгалж үлдэх юм. Тэгээ бас Мөнх Баатар начингийн хувьд гэсэн улсын заан сулын болцол хангацсан байгаа. Одоо ёстой вий барихгүй барилдаг дээр л байгаа шүү дээ. За барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бүхчүүдийг энэ барилдааныг зогсоож одоо хөлийн цэц шодол тийш барьцыг сонгож барилдана гэсэн ийм дөрвийн заалт байдаг. Тэгэхээр 8-ын даваанд бол 25 минут одоо барилдаж байж одоо шодолтонд өгч барьц сонгож барилдах нь. За тэгээд эхлээд одоо дан золгохдоо зүүн баруун тал хоёр үхэд сан зүрх юм бол шодож одоо бүхий саналаар шодолт одоо аль бүхий талд нь буусан байна. Тэргээр нь золгодог. За дараагаар нь давхар шуудагдана. За тэгээд хаялцахгүй тохиолдол зүүн баруун дан давхар шуудагдалцаад хаялцаагүй тохиолдол одоо шахааны барьц гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл сугдаж далбааны алсын одоо сүгэний тусгасрын барьцнаас нь тойруулж барьж нэг хараа шуудагдаж ингэж барьц сонгуулж барилдуулж байгаа. Тэгээд хаялцахгүй бол дараагийн одоо бүх нь тэр үндсэн барьцыг авч барилдааныг үргэлжлүүлдэг юм дөрвтэй. За сайхан барьсан төрлөө те. За сэцээ. Сэм оронгой сэжлээд давуула далбааны араас барьсан тэр гарын суган дагуур сэжээд сэжилтэн их болсон. За баруун гараараа бас яг барьсан хаан дарсан байна. Бодвол бугулхан дээр дарсан юм уу сэнжигний барьцтай байж сэлсэн байх. За энэ бол одоо уран барилдаан гэж бас нэрлэхээс арга байхгүй. Энэ барилдаан боллоо.
За одоо ширүүлсэн байдлаа сарыг. За ингээ ухсгээд мигмар сүрэн гарцгай хувьд бол талбайны араас ухсгээд бариад авсан. За ер нь лавхан барьцснаас би хэвэрч барьж ийдэгсэн бодолтой байна. За чин ихтэй өндөр том хүн учраас бас тэнцвэр алдахлаараа одоо дахиж тэнцвэр олох хэцүү. За энэ чинээс одоо суунц хийжээд. За тэр цаатлын гарын барьцыг л харах хэрэгтэй гэн хамгийн гол нь тэнд л байгаа. За тэнцвэр алдахлаар зэрэг өөдөөсөн дагаад за сэнжигний барьцтай байсан байна. Энэ гарын докторлт бол бас сумын озар гартын одоо хоёр гартаа яртай байгааг харуулж байна л да. Өөрөнгөний өчир сумын харьяат эрг хямпаны бүх улсын эрг сумын озар төрөө уулатахаар шалгарч үлдлээ. Заагн бол Мөнхбаатар начин баруун зулган өсгөр авраг зүүн зулган гэж шатсан болтой юм байна. Ингээд өсгөрийн аврагын талаар тал таарч. За даваад усан гуйдхан дээ. Тойроод барьсан дүрх болтой боллоо. За чин ихтэй их сулумхан юм бүх учраас бол гэртээ бол одоо давуулаад гуйддаг. Одоо гэрийн хүнийг бол давуулаад гуйддаг шүү дээ. Өсгөр аврагын үед бол. За одоо баруун зулгасан. За зүүн давуулж гуйддаг. Зүүн зулгооноос давуулж гуйдаад гарсангүй сая. За баруун зулгооноос бол өсгөр аврагаас бол давуулах гуйдаа ийм их бол ирэхгүй. За ингээд барьсан дараа хөрсөн дээрээсээ гэж хавирч хутгаж байж бас цацтай хүнд Мөнхбаатар начин буруудах тал үе. Тэр нь бол хяц тутаж буруудаж магадгүй юм. За өсгөр аврагын хувьд бол яг энэ дээр нь бол одоо хүлээж хөврөлдөх гэсэн бодолтой байгаа бах. За ашигт татсан мордсоо. За аргагүй цацаар илүүрхэж байна те. За энэ мордолт нь буруудсан татаад мордохыг хүлээсэн байна. Мордохтой орон зэрэг хөлөө өргөөд гаргаад ирж байна. За энд бол үнэхээр цацаар илүүрхэж байгаа байдал харагдлаа л да. За ингээд ардын өсгөлийн 84 жилийн ойн хэр наадамд задгалсан 512 хүчтнээс 6 начин нэг харцаг 2 зан 9 цолтон төрж байна. За нэг 300 гаруй сая олон барьд гарсан. За сая олон хэрэгжчихээ. За 3-4 бараан адуу цээжиндээ за арын одоо энэ километр эртээ яваад зул задарч эхэлж байгаа үеийн одоо зураг юм. За өнөөдөр бол одоо бас л халуун өчигдрийнхөөс халуун байлаа. Өглөө сая олон эрт мөрцсөн хэдий ч одоо 25 км одоо энэ олон одоо уягдчих хүрсэн адууг хүргэнэ гэдэг бол хүүхэд болоод одоо нарыг зохион байгуулагч нарууд бол тийм амар жигш замар зурхай дээр сайхан зэрэг иргэсэн. Замар дэргэсэн түрүүнд 3-4 бараа адуу. За энэ цагаан самстай хөвгд улсан бараа адуу байна. За энэ Итошо компани уяач, Модусимд уяач, Одомхонгийн виссэн Итошо компани Инкотын хэрүүрээ юм шиг байна. За тэр цаавар нэг алга бүрээ явж байгаа. Энэ бол одоо Урангай аймгийн хожирцсан уяач, Монгол улсын алдарт уяач, Аваагийн Батгуугийн саарал бүрээ. За энэ шарга соёо олон гарч байна. Цангар самстай хөвгд улсын шарга соёо олон бол Макс группийн Цэрэн жигмдийн шарга бүрээ. За хэдүүрэнүүд, арын хэдүүрэнүүд өгшөж явна. За түрүүчийн 2 өрөөнд дээр энэ тод шарцамттай хөвгттэй нилээн хэлбэгдүүхэн тохиолтой энэ сайхан халтраа зарган үрээ бол одоо Төв аймгийн уяач Нацаг нэмийн халтар үрээ. Энэ өвөл хаврын уралдаануудад тун сайн уралдсан. За энэ жил одоо Сэргэлэнгийн сунгаанд одоо тун сайн давхиж байгаа ийм үрээ одоо энэ улсын наадамд одоо төрүүлэх айргийн тав зайлшгүйгээр одоо уяач дөрвөлж байгаа. За энэ тав хүн харж байгаа 10 өрөөнд Нацаг нэмийн халтар урдна. Тэр түрүүчийн зээр дүрээ Нацаг нэмийн халтрын ард Батгуугийн саардал үрээ. Батгуугийн саардал үрээний ард дээр Цэрэн жигмдийн шарга үрээ. За энэ Дулуунсрынгийн элбэг хээр нилээн тасардсан явж байна. За энэ араас арын үрээнүүд нэгсээр байна. Монгол улсын Татманлаа уяач, Монгол улсын говь төлчин Даваа хүүгийн халтар үрээ нараас туулаад орж иж байна. За Нацаг нэмийн халтар энэ 2 үрээгээ өнгөж эхэллээ. За урдлын 2 үрээ энэ байна. Энэ Дулуунсрынгийн элбэг хээр Инкотын хээр хоёр одоо явж байгаа. За энэ араас одоо шарга үрээгээ туулаад хээр үрээ одоо туулж явна. За түрүүчийн 2 үрээнээс ахаад тун ойрхон ирлээ. За энэ бол үнэхээр нэг соёо олон мөрдийн төрийн их хоёр наадмын соёо олон мөрдийн шимтээхэн уралдаан гэдэг бол одоо энд болж байна. За яг энэ хоёрыг араас нь ойртоод нэг үүдэн хоймор илүүтэй тохиол хөрөнгүүд нь түрүүчийн 2 алтар үрээ бол одоо холбоотой зайлуулчлаа да.
арын бөөрөнүүдийг таа бүхэн чинь архиад нийлээд авсан байна. Саарлаад өгөрөө зөв талдаа тэр цаагуур нь одоо энэ хотын хээр алгорны цаан за түрүүчийн хоёроо нэгэн тасарчсан. За ингээд үрээнүүд суурч эхэллээ соёлын мөрдүүл. За ингээд одоо ордон соёлын мөрдийн уралдааны үзүүрийг нь одоо харьяан дээр нь харъя. Ингээд ардын хувьсгалын 84 жилийн үндэсний хоёр наадмын ордон соёлын насны мөрдийн уралдааны түрүү магнаагаар Уранга аймгийн хожид сумын онгол Монгол улсын зам тайвар аяж үйлчлийн яамны сайд Монгол улсын алдар туяач Гаваагийн Батгуугийн саарлал гүрээ түрүү магнаа торгон жолоо өргүүлэхээр хурдлан ирж байгаа нэрээ. Аман хөзөө Дарханга аймгийн Хотон сумын харьяат Монгол улсын манд туяач Боломсрынгийн хэлбэг хэрүүрээ хурдлаа. Гуравт мөн одоо Апу компани уяач Батгуу сайдын дэрсэндүү Бат сайхны уйлан зэрлдүрээ хурдлаа. Дөрөвт Уранга аймгийн бүрд сумын уяач Хоточо компани уяач Товчин инкотын хэрүүрээ хурдлаа. Айргийн тавд Төв аймгийн 100 мод сумын уяач Нацаг нэмийн одоо хурдан алтруулаа хурдлаа. Эрхэм үзэгчдээ ардын хувьсгалын 84 жилийн үндэсний их хоёр наадмын хязгаарлалт насны мөрдийн уралдаанаас ирсэн томгортой үзэгчдээ оролцож байна. За их хоёр наадмын хамгийн отхон уралдаан өнөөдөр үдээс хойш хүү 7 хоног болж өндөрлөө. За 300-аад хязгаарлалт мөрөө ямарчсан. За энэ жилийн хязгаарлалтууд бас одоо хурдтай цул задрахгүй их одоо явлаа. Харин тоос чираад харьцсангүй айгүй байлаа өнөөдөр үдээс хойш. За энэ одоо энэ тарихны 2-3 хүнрээ жаахан өнгөлөөр болсноо түүний араас явсан өрөөнд одоо энэ татаатайгаад одоо хүмүүрч ирж байна. Тэр хоёр өдөр гарсан, энэ хойгоор нэг өдөр гарсан. Тэр урдуур нь хэсэг үрээ бас гайвдсан. Хойгоорын хий дээр бас 2-3 үрээ яг тэр ардлын 7-8 үрээтэй зэрэгэлдээ ингэж хөдлөж байгаа юм. За энэ сайхан зээр дэрээ байна. А тэр цаагаар хонгор үрээ бас амдтай. За энэ өндөр өрөөрийг та бүхэн бараг таньж байгаа хаа. Энэ бол Монгол Улс улиралын яаж Өмнөг аймгийн хөрөнгө зүйн яаж Бадамсрынгийн цэвэр араб тусны өрөөрээ нэлээд тасархаа түүний араас нэг жижигхэн баан шарцамцтай хөвгөттэй харуурын сэргэлэнгийн сунгаан дээр их сайн байсан. Харуурын юм шиг байна. Даатар цагаан цамцтай хөвгөтсөн цагаан өрөө явж байна. Өнгөрсөн жил улсын наадмын шүтэндээ амин хөвгөсөн. Андагийн ягаан хал зүрийн дүү цалдаа мөн зүцэн ягаан хал зүрийн дүү бас нэг юм цагаан өрөө байх хэвээр тэрийг хөвгөтөд нь үз юм шиг байна. За хараад үнэтэй харин энэ цагаан өрөө одоо энэ тэндээ биш андаа нарын яаны юм шиг байна. За цэнгэр цамцтай хөвгтөөс халтруурээ. За буурал халдсан үрээ одоо юм за энэ өсгийн цагаан зээр дэрээ байна. Макс Групп юм яач Монгол Улсын манд яач Давгдэржинган-Баатрын улсын наадамд одны аман үзүүлсэн энэ жил сэргэлэнгийн сунгаан дээр бас их сайн байсан. Энэ үрээ мөн байна. Алтан дээр явааны тэгэлгэн наадамд бас аман үзүүлж байсан. За ингээд 5-6 үрээ тасарцсан. За энэ өсгийн цагаан зээр дэрээ байна. Энэ Өрхөнгөн аймгийн Хожид сумын яач Батэрдний өсгийн цагаан зээр дэрээ байна. За сайхан хонгор хал зүрээ энэ татаатай. За энэ цагаан үрээ өсгийн цагаан зээр дэрээ хоёр рогшилж явна. За нэлийн халханаас харж байна та бүхэн. Энэ одоо бол хязгаарлалтын цул нэлээд задарчсан. За энэ Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын уяач Инкотын зээр дэрээ байна. Тэр араас явж бод илтэй зээр дэрээ бол за түрүүчийн хоёр өрөө нэлээд тасархаа. 10 өрөөнүүдийн хөл ширүүн үе энэ жилийн хязгаарлалт бол харин одоо ирсэн гоё нэлээд хурдтай харагдж байна. За энэ дотор бол одоо бага насндаа айрагдж байсан Галдан төржийн ухааврээ нэлээд араас нэгж яваа юм шиг байна. Энэ тэрэгний өрөөнүүд бол одоохондоо за энэ зээр дөрөв инкотын зээр дөрөв татаатайгаад одоо түрүүчийн өрөөнүүд рүү очиж байна. Аман нангалцсан зуулгаас дараатай. За түрүүчийн хоёр одон сургуун бар өрөө бол одоо үүдэн хаврын зайтай хэрэг хар өрөө хоёр. За хар өрөө одоо нэг сүйдэл самбайдэр за энэ сүсэлэгдсэн байна. Баруун дээр бас зээр дөрөө тохиолж очсон. Цагаан цамцтай хөвгттэй хар өрөө. За түүний араас тэр инкотын зээр дөрөө нэлийн хөндийнхэн ихэж юм. За энэ хаврыг та бүхэн таньж байна. Энэ бол одоо Улт аймгийн дэлгэр сумын онгол Сүхийн Балдан дөржийн хаврээ Даагандаа улсын наадамд дөрвөлсөн, шүтлэндээ айргийн 5 дурдсан, Алтан уурын наадамд мөн 5-сан. За ингээд одоо энэ жил бас л одоо сунгаан дээр сайн байгаа. За хоороо гэдээс гуйдж яваачаад энэ хоёр өрөөнөөс салах юм шиг байна. За мард бол одоо цагаан хөтөлд аваад бариа өгсөж эхэлж байна. Одоо бариан дээрээс ингэсгээд бас чарна. Энэ нэлээд цовдсон. Тэгсэн хэрнээсээ хязгаарлалтын хөлүүдэр нь тун саараагүй. За бариан дээрээс бид бас харж байна. За энэ өнгөнд нэва Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын харьяат уяач Инкотын зээр дөрөө өнгөнд нэва за мөн зүйлд нь Монгол Улс улиралын уяач
Бадам зэрэнгийн бар үрээ өндөр үрээ энэ цэвэр араб тусны үрээ. За энэ дөрөв үрээ бөөн орхны. За ингээд Баатар аймгийн Мөнхөн сум үрээ Имкотын зээл дүрээ төрүүлж Бадам зэрэнгийн бар үрээ амун хөзөөдөж Өрөнгөн аймгийн хөжир цумын гол Батэрдийн Эсгийн цагаан зээл дүрээ гурав турдаж Макс Группийн байж Монгол Улсын мэдээж Давдржинган Баатарын Сартай өрн үрээ дөрөв турдаж Ултаймын дэлгэр сумын гол Сүхийн Балдан дөржин ухаан үрээ Айргийн тав турдлаа. Энэ ухаан үрээг Монгол Улсын алдар туяаш Ташцэрэнгийн од гэрэл үйж сайш юм аа. Ардын үзэгний 84 жилийн өнгөр наадмд хүчит 512 өх барилдсанаас шалгар зүлсэн Монгол Улсын аварга ус хоёр Монгол Улсын гард сумын авазар нар барилдахаараа барилдааны талбайн төв үсэгт дэвэн дэвсээр гарч ирлээ. За хоёр үхэн барилдааны хувьд одоо нэг тийм удахгүй нэлээд шуурхай барилдчих болох бололцоотой. За хоёр аварга хувьд бол сумын авазар гардыг хаягтаа голдуу зүүн давуулж одоо гуйддаг. За энэ мэхэнд бол одоо сумын авазар 2-3 удаа ч унсан тохиолдол бий. За эндээс хоёр аварга давуулж гуйдах болцоогүй. За сумын авазар шахад татна бас айхтар гутгаа ирч мэднэ. Тэр гутгаа бол их доогуур утгаж болох талгүй. Сайн бариулах хэрэгтэй. За шуудагдлцуулаа тавилаа да. Дан шуудагдсан барьцтай. За шахаа татлаа. За тэг татчвал сөрж гутгуулж мэдхээр л дата юм да. Ингэж шарж яваад дахиж татуулаад сул татуулаад гутгаа ирч болох талгүй. Гутглаа. Татаад гаргаад ирсэн. За харин зүүн хөлөө дотуурн өөрсөж гიშгэж сайхан хамгааллаа сумын авдрын хувьд бол хоёр өдрийн хоорондох цагийг их багасгаж өвдгөрөө жаахан сууж өгч татахгүй бол ингэж зогсчод татах юм бол гутгаа ирч мэдхээр л байна. Сая одоо зүүн золгосон мөртлөө баруун гутгсан. За зүүн дан шуудагнаас саялдсангүй. За одоо бол баруун золгох байх. За баруун золглоо. За баруун талын хамт руу золгоод шуудагнаа барьснаас хинхэнэ тата барай давсан байна. За золгоон тус хөчрөви хажуудлаас нь ташаанд тус газраас нь бас шуудагдах бол урдаас нь шуудагдах юм бол тэгээ одоо сөрсөн их хэрхийг бас хоригдсон ийм барьц шүү дээ. Сүүрийн хувьд бол урдаас нь шуудагдсан байна. Тэгээ ирнэ гэдгийг бол мэдж байна л да. За тэр хутгалаа. За цааш нь өргөсөн тонгойлох юм бол сүүр давах болцоотой. Одоо өргөсөн тонгойлох юм дээр нь. За эргэх гэж чадсангүй. Сая одоо хөмөрөх гэхээр бие судлаад өргөсөн тонгойлох юм бол одоо хотлож тонгойсон хүн бол орон орчихдаг ийм талбай. Соргилж л одоо бие сулж чадсангүй. За их хэзэгтэй гутгаа ирсэн эргэх гээд үнэхээр чац тутлаа. За одоо давхар шуудаг хийсэн үстэй. Зүүн талаараа өдрүүлсэн золглоо. Шуудагны барьц дан давхар нь болоотойгоор тодорхойгүй байна. За шуудагны барьцыг чангалсан учраас давхар шуудагдах юм байна. Сумын авазар гардын хувьд баруун гарынхаа шуудагны барьцыг хэлээ дав хийж авлаа. Газ хоёр аваргын хувьд бол мөн л баруун талын яг урдаас нь халс шуудагдсан байна. Энэ чанаас нь тоогдох гэж хуураад харин өсгөө идчихэж болохоор юм гişигдэл. Харагдаад байх юм сумын авазрын хувьд бол зүүн хөлөө их айхтар цөмөрч тоогдох гэхээр нь бүр одоо бас хөлөө өргөжлүүлдэг талгүй тоогдохгүй өсгөө идэх юм уу одоо хавсрах чиж нэрж болох юм. Тэгээ өсгийгээр одоо тэгж хийх юм бас нэг дэхэн юм гişигдэл өсгөөр төлөвлөе тохиромжтой нэх байж болохоор харагдаж байна. За шахаад татсан. За энд бол хаяхад бас хэцүү. Ягаад гэвэл сумын авазар. За давуусан тийчээс гойдлоо.
Их Монгол улс байгуулагдсны 799 жилийн ардын хувьсгалын 84 жилийн үндэсний их баяр наадамд Аранга аймгийн Батцангал сумын харьяат автод спорт хорооны өгөх Монгол улсын авраг өсөх баяр Монгол улсын гард сумын аваасраар 9 довж төрүүллээ. Давэрдэний удаашруулсан байдлаас бас харуулах бололцоогүй. За энд бол одоо их үнэхээр одоо уран их ухаан зарж баригдлаа. Хоёр хөдийг хөндөрүүлж гаргаж ирээд яагаад гэвэл шахад татах юм шиг хөндөрүүлж байгаа тэнцэнасаа давууллаа шүү дээ. Одоо харагдана. За ингээд хоёр хөдийг шахад татах юм шиг хөндөрүүлээд за энэчнасаа барьцаан тавиад давуулсан. Сумын авсар улс хүн хамгаалах гэсэн болохоос давуулна гэж бодоогүй. Ингээд дээш нь огшоож байгаа одоо давуулж байгаа. Тэр газар хүргээгүйч хуваач давуулаад энэ бол хэцүүлдэ хариулт хийхэд хэцүү. За тэгээ энэ зүүн тухайг бол их сайн дарсан юм байна. Мэдээж энэ шуудганы барьцыг бол сайн татсан. Аргагүй одоо чацаар идэгдэж байна. Тэгээ хамгийн гол нь одоо шахад татаж хөндөрүүлж байгаа хөндөрүүлсэн байдлаас одоо давуулсан тэгээ гуйжсан энэ бол одоо бас уран гоё баригтай боллоо. Монгол улсын авраг өсөх баяр их Монгол улс байгуулагдсны 799 жилийн ой Монгол ардын хувьсгалын 84 жилийн ой үндэсний их баяр наадамдаа 3 удаагаан төрүүлж за далай аврагын боцлыг одоо хангалаа. За ингээ ардын хувьсгалын 84 жилийн ой их наадамд улсын авраг өсөх баяр төрүүлж улсын гард аавыгаа хүүгэн сумын аваасаар үзүүллээ. Их Монгол улсын доллар төр байгуулагдсны 799 жилийн ардын хувьсгалын 84 жилийн ой Монголын үндэсний баяр наадамд 9 давн төрүүлсэн Монгол улсын авраг Хэлхэмцэн өс баяр Монгол улсын далай авраг цолын тэмдэг үнэлтийг Монгол улсын ерөнхийлөгч Намбарын энх баяр гардууллаа. Монгол улсын гард сумын аваасарт Монгол улсын ерөнхийлөгч Намбарын энх баяр өдөр бүхий ягамдыг гардууллаа. За шинээр төрсэн далай аваргаан өвчүүд ус нутгийнх нь хүндэгээр өргөн олж явна. Үндэсний их баяр наадам сайхан боллоо. Эрүүл явбал эрэгчлийн наадмыг үзнэ гэж эртнээс нааш хэлцээр ирсэн үгийг санаж, бишээ халамжилж, сэтгэлээ сэргээж, шинийг сэтэж, эхийг бүтээж, хэлэх үгтээ, хийсэн зүйлдээ бахархах олон амжилтаар дараа жил тохиох их Монгол улсын 800 жил ардын хувьсгалын 85 жилийн ойн бэлэг тэмдэглэлт баяр наадамтайгаа учран золохын өлзий бэлэгтэй өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Наадамчдаа Монгол улсын үндэсний их баяр наадмын ажиллагаа үүгээр өндөрлөж байгааг мэдэгдэе. Орны миний зингэлийн мандаа Монгол наадмын хүү элэгэр сайхан өндөрлөж байна. Их орн минь дуу шиг сайхан, их нутаг минь шүлэг шиг сайхан. Уудын нурайгууд хэмбэл туждаа 9 эрдэнтэй орн минь. Уудам татын сүх юм бол Монгол гарын устай их орн минь. Алтан прям дөрвөн дадаа шиг давуулгаалах их орн минь. Ариван сүргэн таван твдэр шагшигдах их орн минь. Усны дээжэр шам боловч намайг умдаадан их орн минь. Их орн минь чи 9 эрдэнийн юм. Их орн минь чи төмөн үеийнхний мөнхийн дудаан өлөгийг. Их орн минь чи миний бахархдаа.